Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. Би өнөөдөр 2023 онд гарсан 21 настай эмэгтэйд тохиолдсон хүн амны хэргийн талаар ярина. Ингээд хэрэгтэй орцгоё. Энэ эмэгтэйг Лили Джеймс гэдэг. За тэрээр сэргэлэн нээлттэй зан чанартай, хинтээж хурдан дотносож, найзалж чаддаг, үргэлж бусдыг дэмждэг, ирээдүйтэй, мөрөөдөлтэй, спортоор идэвхтэй хичээлдэг. Сургуулийнхаа хамт олондоо Лилиг хүүхдүүдэд маш их урам зориг өгдөг, багшлах авьяастай, сайн сайхныг түгээгч гэрэл гэгээ гэж хүндлэгдсэн эмэгтэй байсан. Лили 2021 онд Сиднейгийн технологийн их сургуулийг спортын менежмент чиглэлээр сурч төгссөн. Сургуулаа төгсөөд нэгэн ахлах сургуульд усан цэлэлтийн дасгалжуулагч багшаар ажиллаж байхдаа Пол гэдэг залуутай танилцсан. Полын хувьд 2020 оноос эхлэн тус сургуульд хөл бөмбөг хоккейн багш дасгалжуулагчаар ажиллаж байсан ийм залуу байдаг. Лили Пол хоёр 2023 оны 7-оос 8 сарын хооронд Лилиг сургуульд ажиллаж эхлэх үеэс танилцаж богино хугацаанд дотноссон ч удалгүй Лили харилцаагаа дуусгахыг хүссэн. Пол Лилиг хэтэрхий их хянаж хэд хэдэн удаа гэрт нь зөвшөөрөлгүй очиж Snapchat-аар нь Лилигийн байга байршлыг хянах гэх мэт гаргаж байгаа үйлдэлүүд нь түүнд огтхонч таалагдаагүй, өөрийгөө аюулгүй байгаа гэж мэдэрхээ болсон гэж Лили гэрийнхэндээ ярьсан байдаг. Полыг гаднаас нь харахад жирийн л нэг залуу, хүн бүрийн биширдэг, олонний итгэлийг хүлээсэн спортын дасгалжуулагч, гэвч дотор нь аимшигт хэрцгий алуурчин нуугдаж байсныг хэн ч мэдээгүй. Лилигийн хувьд хоорондын харилцаа нь бүтээгүй ч цаашдаа нэг газар хамт ажиллах учраас муугаар дуусгалгүй хэвийн ажил хэргийн харилцаатай байхыг хүссэн. Лилигийн хувьд өөрийнхөө юу хүсэж байгаагаа мэддэг ихэд юм төлөвшсөн охин байсан. Өөрийнх нь шинэ харилцаа хэвийн бус байгааг мэдэрсэн учраас тэр асуудал үүсгэлгүй дуусгахыг хүссэн. Лили эхэндээ Полын яриасаг тусч байдалд нь татагдсан. Лили өөрөө ч яриасаг тул тэд хоорондоо их нийцжсэн. Нас барахаасаа 2-7 хоногийн өмнө найзуудтай танилцуулсан ч удалгүй 7 хоногийн дараа хосын харилцаагаа дуусгах болсноо. Зүгээр л найзууд хэвээрээ үлдэхээр шийдсэн тухайгаа найзуудтай хэлсэн. Энэ шийдвэрийг тэд хоёулаа ярилцаж агаад гаргаснаа ч хэлсэн. Ингэж хэлснээсээ хойш 3 өдрийн дараа өөрт нь юу тохиолдохыг тэр өөрөө ч мэдээгүй. Хэрэг гардаг өдрийнхөө өглөө Лили зочныхоо өрөөндөө сэндвич идээд сууж исэн. Харамсалтай нь энэ түүний аав ээжтэй харагдсан хамгийн сүүлийн дүр зураг. Аавынх нь хэлснээр жирийн л нэг л 5 гаругийн орой байсан. Аав нь охин руугаа 7 цагийн үед хизээ гэртээ ирэх вэ гэж мессеж бичсэн. Лили хариуд нь удахгүй хичээлээ дуусгаад яваад очноо гэж бичсэн. Оройн 8:30 минутын үед аав руугаа битгий залгаарай, бас яагаад гэж битгий асуугаарай, сургууль дээр ирээд намайг аваач гэсэн мессеж ирсэн. Аав ээж нь эргүүлээд чи зүгээр үү гэд хариу бичтэл бүх юм зүгээрээ удахгүй очноо гэж хариу ирсэн. Гэтэл охин нь гэртээ ирэхгүй удаад исэн. Аав ээж хоёр нь залгаад мессеж бичсэн ч хариу ерөөс өгөөгүй. Ээж нь Лилигийн найзууд болон Пол руу мессеж бичиж охиных нь хаана байгааг мэдхүү гэж асуусан. Бас Пол руу залгах гэд утсаа аваагүй учраас мессеж бичээд орхисон. Гэтэл цагдаагийн газраас 11 цагийн үед аавыг нь дуудсан. Аав нь нэг л зүйл буруу байгааг мэдэрсэн. Цагдаа нар оройн 11 цагийн үед Лилигийн ажилладаг сургуулийн спорт заалны ариун цэврийн өрөөнөөс Лилигийн цогцсныг олсноо сургууль бүхэлдээ гэмт хэргийн газар болж хаагдсан. Шүүхийн шинжээчид мөрдөн байцаагчид ирж хурууны хээ, камерын бичлэг, эд мөрийн баримтуудыг хураасан. Энэ үед Лилигийн эцэг эхэд эмгэнэлт мэдээг албан ёсоор мэдгдсэн. Цагдаа нар сургуулийн хяналтын камерыг шалгаж байхдаа Лилиг оройн 19 цагийн орчимд сургуулийн спорт зааланд ажиллаж байсныхаа дараа гимнастикийн заал руу очиж ариун цэврийн өрөөнд ороход нь Паул түүнийг араас нь дагаж ороод 8 цаг гэж гарч ирж байгааг нь бичигдэж үлдсэн байсан. Энэ нь шууд Полыг хэрэгтэн гэж үзэх үндэс болж түүнийг эрен сурвалжилж эхэлсэн. Түүний утас, машины хөдөлгөөн, камерын бичлэгээр мөрдөж байгаад Сиднейн хойд хэсгийн Gap буюу юм хаттай миний өмнөх бичлэг дээрээ хийсэн
Австралид хүмүүс очиж амиа орлогоороо тийм алдартай газар. Тэндээс бол цогцыг нь олсон. Мөрдөн байцаалтаар Пол Лилийг алхаасаа 2 хоногийн өмнө Сиднейн төвд байдаг барилгын материалын дэлгүүрээс алхах худалдан авч байгаа камерын бичлэг нь олдсон. Пол Лилийг харилцаагаа дуусгая гэсэн шийдвэрийг эхэндээ гаднаасаа бол хэвийн хүлээж авч юу ч олоогүй мэт байсан ч дараа нь түүнийг алаад өөрөө амиа хорлохоор шийдэж урьдчилж хэрэгтэй зүйлсийг бэлтгэснийхээ дараа түүнийг отож агаад ариун цэврийн өрөө рүү ороход нь араас нь дагаж орохдоо үүдэнд нь цэвэрлэгээ хийгдэж байна гэсэн тэмдэг үлдээгээд орсон. 7 цагт ороод 8 цагт гарч ирсэн нь тэр хооронд аллах болсон гэж дүгнсэн. Лилигийн цогцос анх олдохдоо цус хэмжээгээр асгарсан байдалтай олдсон. Хэрэг үйлдэхээс өмнө Пол цэвэрлэгээ хийгдэж байна гэсэн тэмдэг тавьсан учраас хэн ч тэр өрөө рүү ороогүй. Ариун цэврийн өрөөний хаалганы гадна олон дотор талаас цусны улмөр, хүчтэй цохилтын улмөр олдсон. Шүүхийн шинжилгээгээр Лили толгой нүүр хэсэгтээ олон удаагийн хүчтэй цохилтын улмаас нас барсан нь тогтоогдсон. Пол барилгын дэлгүүрээс худалдан авсан алхаараа түүнийг зодож хэрцгийгээр зовоож алсан нь бол нотлогдсон. Хэрэгээ үлдчихэд түүнийг цохиж алсан алхаа Кристина буюу Лилигийн найзынх нь гэрийн ойролцоо хогийн савнд хаяжгаад тэтгэврийн хаваар нь холхиод эргэлдээд байгаа нь бол Кристинагийн гэрийн камерт бичигдэж үлдсэн байсан. Дараа нь машиндаа 2 цаг гаруй суусан. Тэр хугацаанд уцаараа хаана очиж амиа хорлол зүгээр вэ? Амиа орлох боломжтой газар гэх мэтэр хайлтууд хийсэн байсан. За мэдээж хайж явахдаа тэр Gap гэдэг газрыг бол мэдээд тэнд очиж амиа хорлсон байх. За дараа нь танил руугаа мессеж бичсэн байсан. За тэр мессежиндээ Лилигийн цогцыг байгаа газрыг нь бичсэн байсан. Тэр бол өөрөө цагдаад мэдэгдэхээсээ зайлсхийж 3 дахь хүнээр дамжуулж цогцос байгаа газрыг мэдгэдгийг хүссэн. Мессеж авсан Полын танил нь тэр даруйдаа сандраад цагдаа нарт мэдэгдснээр Лилигийн цогцос олдсон. Лилиг 7-оос 8 цагийн хооронд орж араас нь дагаж орж хөнөөсөн гэхээр 8:30-д аавд нь мессеж ирсэн. За энэ мессежийг бол Пол Лилигийн утсыг авч гараад аав руу бичсэн байсан. За эхлээд намайг сургууль дээрээс ирээд аваач гэж бичсэн мессежийг бол мэргэжлийн хүмүүс дүгнэхдээ аавыг нь сургууль дээр авчирж цогцыг нь олуулах зорилготой бичсэн байх гэж дүгнсэн. Дараа нь гинт бодлоо өөрчлөөд бүх юм зүгээрээ удахгүй очлоо гэж мессеж бичээд орхисон. Энэ хэрэг олон нийтэд төгссөний дараа Полын экс найз эмэгтэй мэдээлэл гаргасан байсан. За тэр бол ингээд Лилигийн хэрэгт харамсаж байгаач Лилигийн оронд би ч байж болох байсан гэж бодохоор аимшигтай байдаг. Тэр Полын талаар ярихдаа Пол ингээд харилцааныхын ихэнх үе шатанд үнэхээр хэвийн зүгээр л нэг байтгал залуу удалгүй утасных нь локейшнийг шеэр хийхийг шаардаж локейшноо унтраахт нь их уурладаг. Snapchat-ыг нь хүртэл хакердаж нэвтрхийг оролдог гэх мэт айгуу тийм дарамт үзүүлдэг. Үүнээс нь болоод салахыг хүсэхэд бүр маш их уурлаж гараараа мод цогсон. Тэр эмэгтэй бол гайхаад чи яаж байгаа яагаад мод цогж байгаа гэхэд нэг хүнийг цохиж чадахгүй учраас гэж хэлсэн. Эцэг их нь мэдээд охиноос нь хол байхыг анхааруулсан ч тэр үе үе гэрийнх нь гадаа үзэгддэг байж. 2 өглөө дараалан өглөөний 6 цагт за тус эмэгтэй гэрийнхээ цонхоор хашааныхаа завсраар өөрлүүн таг ширтэж байгааг нь хараад цочоод орилсон. Охины аав түүний орилго чимээг сонсоод дээд давхраасаа гүйж гарч ирээд Полыг хөөж явуулсан. Шүүх эмнэлгийн сэтгэл зүйч Полын сэтгэл зүйн талаар дүгнсэн. За түүнийг бол нарциссистийн зан чанартай өргөлж хүссэн зүйлээ авахыг өөрийн болгохыг хүсдэг. Хэн нэгэн өөрөөс нь татгалзвал тэр байд суухын аргагүй, докторгүй, тавгүй болдог. Хэрэг хийхээсээ 3 хоногийн өмнө Лили салахыг хүссэн нь өөрт нь дормжлуулж байгаа мэт мэдрэмж төрж үүнтэй зэрэгцэн хүчтэй уур хилэн бий болсон гэж дүгнсэн. Нарциссист зан чанартай хүннээс татгалзах нь түүнийг маш аюултай хүн болгох өндөр эрсдэлтэй байдгийн байна. Лилигийн эцэг эх түүний өрөөг яг нас бардаг өдрөө орхиод гарсан яг тэр хэвэнд нь үлдээсэн гэсэн өдөр бүр орж охиноо дурсаж Полтой уулзраагүй ч байсан болоосой гэж бодож шаналдаг талаараа ярьсан байсан. Энэ нь бол мэдээж хамгийн өрөдмөр
Тэд Полоос охиныг нь яагаад алсныг асуухыг хүссэн, бас хийсэн хэрэгт нь хариуцлага хүлээлгэх ч хүссэн. Амиа хорлож өөрийнхөө хүслээр үхсэн нь дэндүү шударга бус санагдсан гэж бас ярьцлага өгсөн байсан. Энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Хэрвээ өнөөдрийн дугаар таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.